Сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжид яриагаараа хоньны махны шар тал брендийн үүсгэн байгуулагч Норватагаа ингээд хоньны аж ахуйн талаар ярилцах гээд ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Норвата маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Энэ сайхан зусж байна уу? За сайхан зусж байна. Сайхан зусж байна. За хоёулаа одоо яриагаа эхлэхдээ ер нь уламжлалт хоньны аж ахуй гэж яг юу юм? За яг бид нэр ингээд одоо угаасаа л энэ эцэг өвгдөөсөө бид нэр мал аж ахуй тэр дундаа одоо энэ хонь сүргээ ингээд маллаад ирсэн тийм ээ. Ер нь хоньны аж ахуй өнөөдөр одоо орчин үед ямар болох ёстой юм болж байгаа юм ингээд энэ онцлогуудын талаар ихлээд яриагаа эхлэе явдаг хөө. За тэгэхээр яг манайх бол үеийн уламжлалт нүүдлийн тий нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа явж байгаа. Тэгээд мэдээж суурин хэрэгжлэг юу ерөөхдөө перми аж ахуй гэх тийм. Тэгэхээр яг манайх яг миний өнөөдөр хийгээд байгаа энэ хоньны одоо аж ахуй гэж нэрлэе тий загвар аж ахуй болохоор бол яг уламжлал мал аж ахуй бол яг хэвээрээ. За. Гагцгүй энэ хонь гэдэг юм дээр ерөөхдөө мал нөгөө талаас нь хөрөнгө дээрэс нь хоньны мах өөрөө хэрэгжил рүү очих хэвээр тий. Тэгээ эцсийн хэрэгжлээр очиж байгаа хоньны мах маань яаж очих хэвээр вэ гэдгийг анхаарч үзээд ерөнхийдөө аж ахуй гэж нэрлэдэг байгаа юм. Тэрнээсээ уламжлалт мал аж ахуй бол яг хэвээр. Онцолж хэлэх юм бол яг бид нар энэ дээр хоёр юм ил оруулж өгч байгаа. Нэгдүгээр нь яаж хөдөлмөрийг хөнгөвчлөх вэ? Мал адуулж байгаа энэ хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ? Хоёрдугаарт яаж энэ 1 кг махыг ашигтай байлгах вэ гэдэг энэ хоёр дээр нь илүү эдийн засгчулж байгаа юм л хэлмээр байгаа. Зөв. Тэгэхээр одоо энэ өнөөдөр бол одоо яг махны үн ямар байна гаг бол бүгд мэдж байгаа. Одоо өдрөөс өдөрт өсөж जैन ярьж जैन гэл ингээ яриад байдаг тийм ээ. Одоо жишээ нь зах зээл дээр мах бол одоо нэг яг лангуун дээр нэг 15,000 доотлон тэгээ 16,700 гэд ингээд хоньны мах бол байж ах шиг байна. За тэгэхээр яг энэ эдийн засгийн эргэлтэнд оруулаад хоньны махыг ингээд яхад өнөөдрийн үн ер нь бодиттой үн байж чадчихэв үү? Яг үнд нөлөөлж байгаа хэд хэдэн зүйл байгаа. Нэг мэдээж бидний ярьж байсан ченжийн нэмэгдэл гэж ярьдаг те. Яг хоттой ойрхон малчд бол яг өглөө 4 цаг дээрэл хүч чонгортой бөөнд бол явчихж байгаа. Тэнд бол мэдээж 1 кг махны мах бол хайрцангуй бага байгаа гэсэн. Тэндээс мэдээж лангуурууд шилжиж байгаа хүнсний дэлгүүрлөө, хүнсний зах руу тэгээд эцсийн супермаркет руу дээж тэр болгон дээр дамжлагын мөнгө нэмэгдээл эцсийн хэрэгчлэлээр үе та авч явах та 1 кг-ын 15 мянгаар ч юм авч байгаа. Ийм процесс. Зүгээр таны асууж байгаа асуудал би илүү их нэг яг энэ бодит үн мөн үү гэдэг талаас нь асууж яах гэж ойлголоо. Малчтын мадалгаан дээр байж байгаа яг эдийн засгчдад харах юм бол яг өнөөдөр Улаанбаатар дээрээ зарагдаж байгаа хоньны мах бол хямдхан байна. Яг бодит үнээсээ бол хямдхан байна. Зөв. Ягаад тэгж хэлэх гээд байна гэхээр бид өнөөдөр 1 кг махыг бий болгохын тулд малчд нэгдүгээр энэ цаг агаарын нөхцөл байдал үүсдэжээлийн байдал тэгээд энэ малчны цалин мал эмнэлгийн зардал гэдэг энэ зардал болгоныг тооцоод үзсэн бол 1 кг мах их үнэтэй гарч байгаа. За. Үнэтэй гарч байгаа. Яг Монголд тэрсмэ Улаанбаатар хотод махны үнэ зүгээр нийлэлт нийлүүлэлтийн зарчмаар ерөнхийдөө тогтоо явж байгаа. Гэхдээ харьцангуй савлгаа ихтэй. Улирлын чанартай дээрээс нь тэт их мөнгөний зөрүү их өндөр байдаг. Чинь нэг далхын ядынтай 3,000 төгрөгөөр 3,500 хооронд бүх дэлгүүр дээр ижил үнэтэй байхад килограмм махны шинэ 7,000-аас хулаад 15,000 ч гэдэг юм хит их юм савлгаатай. Хоёр тэнд гоо зүүнийн зэрэгтэй зарагддаг учраас мал энэ дээр хэрэглэгчдэд бол юм буруу ойлголтууд зөндөө явдаг. Зөв. Зарчмыг ойлгох хэрэгтэй. Тийм байна. За одоо жишээ нь ингээд нөгөө хонин дээр бол амьдын жин гэж ярьдаг тийм ээ. За ер нь одоо ингээд жишээ нь мах авахд ингээд гулуузаар нь авахд ингээд ажиглаж байхад нэг манай одоо энэ зах зээл дээр байгаа гулуузнуудын үн бол нэг килограмм нь бол нэг 20 хэдэн килограммтай байх шиг байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь одоо энийг нэмэгдүүлэх боломж одоо энэ уламжлалт яг хоньны аж ахуй дээр ямар болцоо байдгийг. Яг ерөнхийдөө Монгол хонь нутгийнхаа юунаас зүүн тишээгээ арай том, ойрын баруун тишээгээ арай жижиг гэж ярьдаг. Тэгээд яг амтны хувьд өөр байдаг. Яг манад нэг төлөг нэг дундч нь 20 орчим. Эм нь 23 4. За бүдүү 90 хонь очиж нэг 20 30 өгч байгаа.
Ер нь бол голоосны таны хэлдэг бол амьдын жим бол ерөөхдөө үлдрээс хамаарат бол 60 кг гэлтэн шүү дээ. Дом эцэг тийм л байгаа. Ерөөхдөө бол юм байна Монгол бол. Одоо ингээд нөгөө Норва одоо чиний энэ шинээр одоо энэ загварчилж одоо бий болгож байгаа энэ хоньны аж ахуйн онцлог маань одоо энэ хөдөлмөр хөнгөвчлөн эдийн засгийн хувьд илүү ашигтай болгоно гэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг энэ уламжлалт мал аж ахуй дээр яг одоо яг ямар онцлогуд дээр хийх юм? Түрүү яриа эхлэх юм ярихад нэг 5 дараалалаар явна гэдээ ярьж ирсэн шүү дээ, тийм ээ. Энэ тухайга нэг дэлгэрүүлээд ярил. Эхлээд нэг тодруулах юм хэлэх хэрэгтэй байна. Ерөнхийдөө манайх болохоор ерөнхийдөө зах зээл дээр гадаад бол ламбрт Монгол бол өсрөх хонь буюу хурганы мах зах зээл нийлүүлээд 40 жилдээ орчих. За. Тэгээд энийг яагаад хийх болсон бас нэг шалтгаан юу гэхээр ер нь дэлхийд дээр бол олон улс оронд бол хонь байна л да. Тэгээд яг хоо дэлхийн зах зээлийг хараад үзэхээр байршлаас хамаарат нэг 10-аас 12 сартай хонь зах зээлд авилгагдаж байна. Хүр бол 36 сартай байгаад. Бидэд өнөөдөр таны түрүүний хэлдэг шиг 20 кг юм уу 23-4 кг гулууцтай гаргахын тулд дараа 2 хамгийн бага нь болоод нэг 24 сар. Тэгээд дээш 90 руу 48 сар малж сая зах зээлд нийлүүлээд байгаа. Энэ хугацаа бага байхын тулд яах юм бэ? Мэдээж энэ хугацаа багасах тусмаа эзэн сектор руу ашигтай гэж шийдчихсэн. Яг үнэ. Тэгээд яг энэ зарчмаар бид нэг 5 дараалж явах удаа ерөнхийдөө нэгдүгээр бол үйлдвэрлэх байдал. Өдөр усаа сайжруулах асуудал яригдчихэж байгаа нэг асуудал. Мэдээж хоёрдугаарт нь бол эрт төлөх асуудал яригдчихэж байгаа. За. Эрт төлөх. Яагаад эрт төлөхийг онцолж иж байгаа вэ гэхээр манайх нөгөө сарааг үрцэлүүлэх гээд байгаа учраас эрт төлөвлөх гээд байгаа гэсэн асуудал. Гуравдугаарт нь мэдээж хөнгөлгөөний асуудал. Яг дараа нь тодруулбал дэлгүүрч яаж. Дөрөвдүгээрт нь тижээх асуудал. Тэгээд тавдугаарт нь мэдээж энэ гарал үүсэл тодорхой байх асуудал. Мал эмнэлгийн тухай эднүүд үйлчлэгийн асуудал байна. Ийм 5 дарааллыг бол яг баримтлаад явуулах хонь өөрөө цаашдаа ашигтай ажиллах боломж байна гэж би таарад. Одоо түрүүн хоёлаа яхад нөгөө ламп буюу хураг гэж байна тийм ээ. Яг одоо монголчуудын уламжлалт сэтгэлгээ уламжлалт одоо нөгөө ёс заншлаас хамаарад ер нь нөгөө хурганы мах идэх тийм юугүй байдаг штэ. Одоо юу гэдгиймдээ одоо нэг жоохон гээд цээрлээд тийм ээ. Тий. Баг малын мах гээд. Тэгтэл эн чинь өнөөдөр энэ дэлхийн бусад орнууд руу хураг гэхээр баг одоо бидний өнөөдрийн бүдүүн хон шиг л болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр одоо яг өөрийн чинь энэ хийж байгаа энэ загвар аж ахуйн хувьд бол хураг нь одоо хэдийн хилтэй байх вэ ер нь? Яг бид нар нэг 10 сар гүйцээж байгаа хураг намар 11 сар төгөөд 10 сараа гүйцээгээд ирэх юм бол амьдын жин 50 ил рүү төгсөж байгаа. Ер нь очиж байгаа. Тий, 50 очиж байгаа. Тэгэхээр чин гулууз нь 20 21 рүү очиж байгаа. Одоо хураг шүү дээ. Хурганы тий гулууз. Тэгэхээр тэнээс л бид нар яг уламжлалт энгийн малгайтай явж байгаа амьдын жин байхтай яг хураг зах зээл зараад байгаа юм биш. Биш. Тийм юм биш. Хоёрт мэдээж энийг хийхэд хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт мэдээж саяын ярьдаг дарааллууд. Хоёрдугаарт мэдээж энэ дээр бас нэлээд том одоо хүчин зүйлийн нэг нь бол хөнгөлгөөний асуудал байна. Хөнгөлгөөний асуудал. Тэгэхээр хурганы махыг идэхгүй байх нэгдүгээрт нэг нялх гэдгээр нь хоёрдугаарт мэдээж нөгөө бичээгүй тий. Бичээгүй жижиг байдаг шүү дээ. Өөрөөр нэг манайх нөгөө жоохон л гэж ялцгааж гэдэг өгөөд ирээд шүү дээ. Бичээгүй мах бол бичээгүй. 90 хоньны мах чинь арай нэг өөр төсгөд өөр байдаг мэдэг гэж ярьдаг. Ер нь энэ анхны ширхгийн асуудал яригдчихэж шүү дээ. Давхар. Тийм юм байна. Тэгэхээр бол манай хурганы мах бол нэгдүгээр том байна. Хоёрдугаар ширхгийнүүд бол ямар ч стандарт хоньны хэмжээний стандарт үзүүлэлтүүд нь ижлэх байгаад байна. Ерөөсөө одоо тэр том нас бие гүйцэн хоньныхоос бол ялгах юм байна. Тийм ялгах юм байхгүй. За. Би ч одоо хураг гэхээр л чинь нөгөө уламжлалт яг л нөгөө нэг сэтгэлгээгээр жижигхэн гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас өөрчлөгдсөн байна шүү дээ, тийм ээ. Ийм өрөөд малгаа ийм процесстэй ийм өөрчлөлтүүд хийгээд явах юм бол малын ашиг шимшиг нэгдэж болж байна л гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо түрүүн тэр хөнгөлгөөний асуудал гэж байна шүү дээ, тийм ээ. Энийг нэг онцлоод ярих гэнэ. Яг уламжлалт хөнгөлгөө буюу бидэд манайх одоо энэ цагаагаар нөхцөл байдлаас хойш болоод ихэнх газрууд ерөөхдөө 3 сарын 20-д 4 сар руу төхөж мал төлж байна.
За. Гонь дэрцмаа. За тэгээд нөгөө 5 сар дүнж гараагүй ялаа шумуулгахаас өмнө гээд манай хөнгөлчихөж байгаа. Уламж дараагаар хөнгөлөхөөр яг ерөнхийдөө бол хугнагийн төсөөд манай төмсгийг авчиж байгаа шүү. Тэгээ авчиж байгаа. Тэгээ энэ яадаг вэ гэхээр мал маш их хэмжээний өвдөлт үүсгэж юм байна. Гэхдээ энэ өвдөлт урт хугацаанд үргэлжилдэг юм байна гэсэн. За. Гэтэл мал тэрцмаа баг мал яадаг гэхээр эхний 6 сард огцон өсөлт хийждэг. Одоо бие организм сайжирч өөр тийм эхний 6 сард огцсон өсөлт. Тэрнээс цааш 100% өсдөг. За. Өөрөөр өсөлтийн хамгийн идэвхтэй байгаа үед нь бид нар яадаг байх нь хөнгөлөх замаар ерөнхийдөө тэр айгүй стрессдүүлдэг, айгүй өвдөлт өгдөг. Тэрнээсээ болоод хэвийн хэмжээнд харгалах нөхцөл байдаг. Нөхцөл бага байдаг. Тэгвэл бид яадаг вэ гэж. Ерөнхийдөө дэлхийн нийтэд 3 4 доорож миний мэддгээр унш судалсан 4 арга байна. Уламж тарга сая. Хоёрд нь битүү арга буюу бахаар гавчих, тус гарахгүй. Тусан таслуудад ингээ яадаг. Гуравт нь болохоор Австрали, Шинзландууд нэлээд хэрэглээд нөгөө богч байгаа. Өөрө жижиг хэрцээнээр боочж байгаа. Тодорхой хугацааны дараа нөгөө тусын баатж байгаа тодорхой тасаад очдөг юм арга байна. Яг Англи гэмшлэн ганц хоёрынд бол химийн тариа тарьдаг нөхцлүүд байгаа. Тэр нь ховорхон. Тэгээд хамгийн сүүлийнх нь төөнөх. Тэр нь өөрөөр яадаг вэхээр гадна талаас нь хуухангийн таслахгүйгээр зөвхөн үүрэг гарч байгаа үрийн сувгийн тасалж байгаа оюухан цатгааны тасалж нэг төөнөх. Тэгээ манайх бол ерөнхийдөө аль алийг ашиглаад үзсэн. Тэгээ манайхаас эндээс хамгийн сайн үр дүн үзүүлсэн нь бол төөнөх. Одоо хамгийн сайн төөнөхөр гар хөнгөлчгөр бол хэдэ тестээс үсэхгүй, хоёрдугаар битүү арга учраас цус байхгүй, гуравдугаар мэдээж яла цус гарахгүй учраас заавал 5 сар гэхгүй 6 сар 7 сар 8 сар л төхүүлчиж хөнгөлж болж байгаа. Энэ бол одоо Нийлбаатар эрдэмтний гаргасан юу арга. Манайх бол яг үгүй амьдрал нэвтрүүлэх те практик нэвтрүүлэх байдлаар нь аваад ашиглаж байгаа юм байна. Тэгвэл энэс хамаараад ер нь тэр одоо хурганы бие тэгж том болох юм чинь бол ер нь бол гол хувь нь бол энэ юм биш үү? Тий одоо төөний заслахаар хөнгөлсөн уламж дараагаар хөнгөлөх хоёрын амьдын жинд бол 20% зөрүү гараад байгаа. Энэ бас боломжийн том тав явж байгаа шүү. Тийм манайх бид өнгөрсөн жил бас хавцсан. Хавчхад бол бас л сайхан томорс. Тийм. Гэтэ альж утгаараа бол ерөнхийдөө цаашдаа бид нар энэ уламж хөнгөлгөөнөөс илүү арай тусгүй тий битүү аргаар хөнгөлгөө бол илүү үр дүнтэй байна гэдэг нь бол амд харагдаад байна. Тэгээд одоо нуруу яг энэ одоо төөнөх аргаар ингээд хөнгөлж байгаа энэ практик байна шүү дээ. Энэ тэгээд ер нь манад за танаа аж ахуй дээр бол одоо ингээд хийгддэг юм байна. Ер нь манад малчтын дунд энэ хэр дэлгэрсэн арга юм. Яг нь энэ бол олон улсын төслөөр ихэнхдээ хийгдсэн. Тэгээд нилээд аймагт энэ аргуудыг ерөнхийдөө дуршаа төслөөр хийсэн юм байна. Одоо цааш үргэлжлээд явж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Яг бидэд энэ төслөөр хэрэгжижсэн энэ үр дүнг хараад бид нар өөрсдийнхөө энэ аж ахуй дээр нэвтрүүлээд үзье гэж нэвтрүүлээд явж байгаа юм. Тий. Тэгээ ер нь бүх аль аль аргуудыг бид туршиж үзээл байгаа. Тийм байна. Гэтэ ямар ч байсан энэ хөнгөлгөө бол ямар ч гэсэн мадлын ашиг шимийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйлс мөн үгүй л мөн. За яг үнэ. За энэ хөнгөлгөөний хоёрдугаар асуудал бол ерөөсөө идэж тэжээлийн асуудал бол бас чухал асуудал шүү дээ тийм. Энэ дээр нь одоо яг ямар арга хэмжээ авч байна? Ер нь бол эдийн засгт би дахиад ярьж байгаа ерөнхийдөө бид нар яаж хоног малууд эдийн засгийн талаас ашигтай байх вэ гэдэг талаас ярьж байгаа. Тэгээ тушаад өцгөр бол хамгийн ашигтай хувьд яг хургийг өөрөөр нь тэжээх. Ихтэн тэжээх, хургад тусдан тэжээх хэрэгудаас хамгийн мэдээж эдийн засгаас хургийг өөрөөр тэжээх. Тэгээ ер нь бол бид нар хургийг энэ жил тэжээсэн. Хургийг ерөнхийдөө өдөөж сургуулийн багш нартай ярьж байгаа ерөнхийдөө бид нар 10 хоногтой госно хойш. Гэтэ зориултын тэжээлээр зөөрөө өсөөр ч юм уу ногоон тэжээлэр биш яг зориултын тэг үйлдвэр бэлтгэсэн хурганы зориултын тэжээлээр одоо нэг үе яваад зөндөө хэдэд газар гаргаад байна. Тэргээр 10 хоногтойгоос нь хойш нэг ихэд 40-45 хоног тэжээчж байгаа. Тэгээ энэ яг ямар үр дүн өгөөд идэм бэ гэхээр хурга эхийн сүүнээс эхээс гараад ер нь уург өгч байгаа шүү дээ сүүнээс. Тэгээд тэрнээс дараа байгалийн өвс рүү очих хүртлээр гиз босрох хэвээр. Дээрээс нь гүзээний хөгжлийг яриад байгаа. Өөрөөр тэр хургийг тэжээснээр гүзээний хөгжил сайжраад эхлэхүүд байгалаас авж байгаа өвс тэжээлийг босруулах чадамжийг сайжруулах гэж. Өөрөөр нэг босруулалт хийгээд аль болохоор нөгөө авсан тэжээлээ бүрэн босруулалт хийгээд гаргах
бэлтгэл хангагдсан байх нь тий ер нь ходоод гэж. Тэгээд тийм учраас тэгээд өөрөөр хэлбэл байгалийн өвс гарах урах хугацаа хүртэл нь сайхан үзээний хөгжлийн чиглэлрүүлээ сайхан бэлдээд авчвал байгалийн өвс буюу 100-ны дэлгэр цагт сайхан тарах хүчээр эзэн идшүүлэх дэдийн хувийг чингээж чадах хэмжээ тэр хэмжээгээр таргалж байгаа л гэсэн үг. Хоёр тижээх бас нэг нөхцөл байгаа бол бид нар бол угтуулан тижээж байгаа. Өөрөөр хэл угтуулан тижээж юу шийдэх вэ гэхээр бид нар ерхэд төлөх юм хойнуудаа төлөхөөс нэг сарын өмнө ер нь бол хээлийн 2 дахь хугацаа гэж нэрлэдэг байгаа. 45 хоногийн өмнөөс тижээж байгаа. Одоо тэгэхээр ингээд тижээсэн ингээд хураг хонио бэлчээт гарах уу? Ер нь бол гаргаал явж байгаа. Гол нь яг нэг тий уламжлал явж байгаа. Гол нэмэлт бид нар тижээл байнга тижээлт. Тэгээ бид нар энэ дээр яагаад тижээх ёстой вэ гэхээр ер нь бол 11 сар гараад сүл унчиж байгаа шүү дээ. Тэрнээс хойш ерөнхийдөө Азинд жингийн алдаг дээр ороод эхэлж байгаа мал. Тэр алдж байгаа жинг тодорхой хэмжээний нөхц зорилгоор бид нар баг хэмжээгээр тогтмол тижээх нь зүйтэй гэж үзээд байгаа. Манайхан малчдад анзаарч явал тижээлээ гэхдээ ерөөсөө нэмэргүй юм байна гэдэг. Яадаг вөхөр малыг нэлээ их хэмжээний жингийн алдаглуулаад нэлээ дор уцаахан тижээхээр доторх босруулах хэвтний систем алдагдсан буюу дороотлол орсон мал бол ер нь тижээл авахгүй. Тэгэхээр ер нь бол бид ерөөсөө нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Ер нь бид нар сүд тасарлаа тэрнээс хойш ерөнхийдөө жингийн алдаглал үүсгэн тодорхой учраас тэр хэмжээ тодорхой хэмжээний их гэхээс илүүгээр багаар тогтмол тижээх нь бол аль ямар ч мадтай бол ашигтай. Одоо нарва ингэж ярьдаг штэ. Ер нь бол одоо малыг олон жил тижээхгүйгээр маш богино хугацаанд зах зээлийн эргэлтэнд оруулаад явах юм бол одоо яг нэг өртөг үйлдвэрээр ярих юм бол өртөг нь буураад одоо бас хөдөлмөрийг хөнгөвчлөөд гэд ингэж ярьдаг штэ. Тэгэхээр ер нь одоо нэг 10-аас 12 сартад нь л одоо эдийн засгийн эргэлтэнд оруулаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг манай малчид өнөөдөр яг маасаараа яг тэгж чадахгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ дээр одоо яг төр засагч тэр ер нь ингээд өдөөч юунуудыг ингээд харж байхад ер нь яг ийм л юм яриад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ яагаад энэ ингээд сайн хэрэгжихгүй байгаад байна? Тэгэхээр миний харж байгаагаар хэд нөхцөл байгаа. Нэгдүгээр бол яг үнэндээ амьдралын хэв маяг дотор нь бид нар тэрүүний хэлсэн нөгөө уламжлал тий баг надын мал заавал насгүй үсэж яадаг чинь энэ уламжлалын үндсэн суурь нь бол алга болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол эдийн засгчлуулах гэхээс илүүгээр амьдралын хэв маяг учраас энэ дал руугаасаа өөрчлөлт рүү ороход удна. Нэг. Хоёрт мэдээж малчид маань шууд энэ эдийн засгчлуулах хэлбэр рүү оруулахад зарим нэгийнх нь мэдлэг боловсруул тий мэдээлэл тотмог байна. Заавал тийм байна. Гуравдугаарт юу байгаа вэ гэхээр энэ эдийн засаг руу жуулах үеэр 1 кг махыг гаргаж байгаа өртгийг тооцож мэдэхгүй. Өөрөөр яг энэ асуудал төр засаг юу хийж өгөх вэ? Би төр засгаас илүүгээр малчтад яг энийг тийм болгооч гэхээс илүүгээр 1 кг мах ер нь бол байршлаас хамаараад яг хэдэн төгрөг бүтэж байгаа гэдгийг гаргаж тавьчаад чадчихээж сая малчад би 1 кг хоньны махыг битээхийн тулд тичнээн дөрөв зард гарч байгаа гэдгийг мэддэг болчвол ямар өөрөөр хэлбэл ямар хугацаанд зарах уу, яаж орлогоо нөх үү гэдэг юм руу орж эхэлнэ шүү дээ. Тэгээ яг энэ мэдлэг гэж үлдэх юм үнэндээ алга байна. Яг үнэ. Одоо яг үнэ. Одоо жишээ нь юу гэдгийг 1 кг махыг одоо хэдэн төгрөгөөр одоо энэ чинь үйлдвэрлэж гин гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэр тоо тодорхой бус ер нь бол одоо нөгөө зүгээр чэжний бангараа л одоо үн хэлж байгаа үстэй. Яг хэвдээ ерөнхийдөө хүмүүс арай жоон томхон болгоод тэгээд ядаж нэг 22-3 жилийн гулууз гарч болж зах зээл нээлүүлээд байгаа. Тийм. Тэрнээс наан гэхээр арай багтчихад байна шүү дээ. Тийм юм тэгвэл тэрнээс наан гэхдээ тийм хэмжээнийх нь жинд авээжхийн тулд миний хийгээд байгаа юм гэсэн үг. Хоёрт юу байгаа вэ гэхээр яг энэ бизнес руу тэр тусмаа эцсийн хэрэглэгч яг хөв хүсэж гэнэ гэдэг рүү авээж тавихгүй бол бид цаашдаа энэ хоньны махыг үнэтэй болгож чадахгүй. Нүд ойлгомжтой. Одоо Норво нэг хөдөөний малчин айл за 6 амбултай айл гэж бодъё л да. Эхнэр нөхрөө 4 хүүхэдтэй. Ер нь нэг амжиргаа ингээд айл амжиргаагаа аваа явахад ер нь хониор тооцох юм бол хичнээн тооны хоньтой байвал тухайн айлын одоо бүх одоо ингээд нөгөө зардлуудыг ягаад амжиргааг нь аваа явах уу ер нь ийм тооцоо. Яг уу ер нь статистик
тооцоо мажтын өрхөө орлого мөрөг тоосон статус тооцоонууд байгаа. Бүсдээс хамаарад манайхан өөрсдийн текстээр гаргадаг Монгол улс. Гэхдээ би яг малчтай дамаан тэрцмаа би 103 аймгийн олон нэлээд олон зам малчтай уулзаад судалгаагаа ингээ явж байхдаа анзаарч байсан. Та ер нь ойр зүрийн өдөр тутмын ойр зүрийн хэрэглээг хангахад таны та хэдэн толгой малтай байвал болохоор байна даа гэж малчтай уулзахад ерөнхийдөө 1000-аас 1200 байж ажил сая би нэг анхаас эргэцсэн хангаж байна. Та тэрнээс арай жоон багуулж болохгүй. Тэгэхээр л жоон дутаал. Тэгэл ерөнхийдөө хэцүү болоод тэгэл яавчгүй өсгöd байгаа уул санаа нь бол буулгах сонирхол бол байна. Гэхдээ тэрнээс багуулах чи гэхээр өдөр тутмынхаа юм хөрөхгүй болчиход байна гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нийтлэг малчтад 1200 малтай байхыг аас тий баггүй байхыг хүсэж байна. Энэ ч аргагүй өнөөдөр яг үндэ тэр яг нэг малчтын гол амжиргааны их үүсвэр нь мал тэр утгаараа бас нэг ер нь энэ дээр бүр зөрөөд онцгой бодмоор нэг юм байна. Малчтын одоо худалдаа авах циклийг аваад үзэхээр үндэ олон байхгүй байна. Хамгийн том цикл бидний мэддэг ноолор гарцсан үед. Тийм. За ноолор үеэр нэг хэсэг орлогын их өсөлтөө болоод би тий худалдаа авах бүү авдаг. Хоёр дахь нь намар махны өнөөгөө эзчний цагаар болж байгаа. Яг үнэ тий. За цүү цагаа ядаа харьцангуй цүн нийт маас нь бол ихгүй байна. Тэгээ ерөнхийдөө нэг юм их байна. Малчд дээрэс нь эдийн засгуулах ч юм уу өөрөөр хэлбэл ягаад энэ малаа үнэтэй болохгүй байгаа түүхтэй байгаа нэг шалтгаан бол үрийн шүлжээ. Энийг ярихгүй. Үрийн шүлжээ. Сая энэ жил та олон нийтийн үгээр харж байхдаа ноолор хамтхан байна. Ноолор тооцож байсан үнээс баг гарчлаа. Дараа 180,000-аас дээш гарах хэрэгтэй байсан гэж хүмүүс шуугаад шүү дээ. Тийм. Энэ юу хийж байгаа вэ гэхээр за эрэгчд ноолорын анш нэг 180 орчим байх болов гэж бодоод хүмүүс өрчлөөд гурлаа бодаага 30 хонороо унаа тэргийг маш олон юм гэж яг уу ноолорын дээрээсээ өгнөө гэд хүмүүсээс авцсан. Зээлэр. Гэтэл яг энэ жилийн ханш нь өөрсдийнх нь төлөвлөж ирсэнээс хүрхгүй болоод эхлэхээр хүмүүс бүхэн эхэлж байгаа. Тийм. Нөгөө талаас энгийн зүйл байдаг л да. Бэлэн мөнгөтэй хүн очиод хүнтэй худалдаа их өөр. Зээлэр авах гэж байгаа хүнээс ч худалдаа их хоёр өөр. Зээлэр авах гэж байгаа бол нөгөө зэм зарах гэж байгаа хүнийхээ хийсэн үнээр л авч таарна шүү дээ. Одоо аманд нөхдөж шүү дээ. Хэрэг та бэлэн мөнгөтэй байсан бол очиж үгүй би нэг хэдэн төгрөг багах боломоор байна гэж ярьж болно тийм. Тэгэхээр энэ цикл байнгын давтагдчих. Тийм. Одоо энэ жил жишээ нь хүссэн хүлээлтээс доогуур өөрөө 180,000-аар ч гэдэм үү тэрнээс дээш үнээр ноолор үнээд ханж тогтно гэж бодоод худалдаа авалт хийсэн усууд энэний үнийн зүрээг өнөөдөр дийлээгүй дахиад өрийн өшөж үүснэ. Эгчэл тэр нь хэд болохыг мэдчихгүй гэх юмшил ингээд энэ ийм өрийн шүлжээ үл хөдөд нийтлэг байгаа. Энэ бол бас малчтын орлогоо солон арай илүү зөвд хуваарлахад бол төв болж байгаа хамгийн том өндөрлийн нэг би харж байгаа. Тийм бай. Одоо түрүү хоёлаа сая түрүүний асуултан дээр одоо нэг өрөх нэг 1000-аас 1200 толгой хонтой байхад ер нь амжиргаа бол поолны явчна гэж малчид ярьдаг гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр поолны ч гэж яг ер нь хүргэж байгаа. Яг хүргэж байгаа тийм. За яг энийг ер нь дундаж. Гэхдээ 1000-аас 1200 мал өөрөө ингээд хариулна гэдэг чинь өөрөө маш их хөдөлмөрлөлтөө тийм ээ. Одоо чиний одоо энэ хэрэгжүүлж байгаа энэ загвар юугаар бол энэ толгой буурах боломжтой юу? Боломжтой. Тэгээ ягаад заавал хоньны ээжгүй гэд манайх бол одоо манай суур бол нэг 500 монтой суур байгаа. Тэгээ 90 хонь байхгүй. За тэгээд ягаад тэгэхээр энэ дээр бүр нэг борд Монгол улсын хэмжээнд нийт хоньны суур гэж чинь 57% статусыг хаагаар 90 байгаа. 90 хонь. 90. Тэгээд мэдээж энэ дээр чинь тухайн жилдээ суурьж мөрж байгаа ингээ явах юм бол ерөнхийдөө 60 хэд рүү ороод ирнэ гэсэн. Тийм бэ. Өөрөөр хэлбэл жилийн эрэг жилийн эдийн засглаас ашигтай малынх нь хувь баг байна гэсэн. Яг одоо нөгөө төлөлөх хонь харьцангуй баг байна гэсэн. Өөрөөр 30 хүрхгүй болох гэж шүү дээ. Тийм бэ. Миний яг ингэ би эсрэгээр нь болгомоор байна. Миний хүсэж байгаа юм бол. Монгол улсын хэмжээнд л энэ эсрэг тэр хэмжээгээр эдийн засгч болох хэвээр. Тэгээ ягаад заавал 500 монтой гэж. Ер нь бол яг тухайн нэг жижиг
амбул цөөтэй 3 амбултай айлбал нэг яг 500 мянга төлөвлөхөд жагвал чанга. Аа. 90 дунджаа тэр хөдөлмөрийн бүтээмж хараад гэсэн 300 мянга хотод боломжтой. Яг хоо жигтэй би ерөнхийдөө нөгөө нийт 1700 онтой өрхийн эдийн засгийн хэрэглээг даалгах гэж судалгаа хийж загвар аних хийж байгаа учраас чинь 500 хонь. Тэгээд бас энэ зүгээр нэг тооцоог юм а. Дээр үед ерөнхийдөө хуучин нэгдлийн үед бол яг одоо нэг суур хоног 500-аас 600 ч гэдэм юм те. Ерөнхийдөө тоосч ийсэн юм бил. Тэр утгаар нь би тэгж авч зорд үзээр энэ жил 500 мянгатай үзээд байгаа. Тэр шалтгаан тэр. Тэгэхээр өөрөөр хэлбэл миний 500 мянгаас ямар ч үс нэг 1000 гаруй хоньны ажилтаа боловсруулж яг хонь толгоор нэрж байгаа шүү. Бус бодмог яасан бод ярьсангүй. Яг тэр хэмжээний орлогыг энэгээр олж чадж гэнэ үү? Тэр хэмжээний орлоготой тэнц чадчихвал малч тим юм руу орох уу гэдэг ихэнх малчд дуртай орох юм бэл. Зөв. Одоо Монгол улс ч одоо нэг 30 гаруй сая толгой хоньтой байна. Тийм ээ. Тэгэхээр чи энэний чинь баг 57% нэр за тэгээд төлөхгүй суваархтайгаа ингээд инхээр нэг 60 хэдий гээд яхаар чи эн чинь эргээд нөгөө байгаль орчны дөрөвтөл буюу одоо нөгөө нэг бэлчээрийн даацтай ингээд бас холбогдоод ирэн тэнгүүт бэлчээрийн дац дээр чинь ер нь бол ашиггүй баг малууд яваад байна гэж ойлгож болох уу? Ашиггүй ч явахтаа одоо юу гэдэг юм да одоо нөгөө жишээ нь танах чи одоо жишээ нь 500 юм хонтой гэдэг чи яг л ингээд нөгөө зах зээлийн юугаар нь хараад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр эн чинь ингээд 60 хэд 70% нь ингээд эргээд ингээр чи энийг бас хурдан л эргэлтэнд оруулах хэрэгтэй байх гэдэг байна да тийм ээ. Тий яг нь ер нь манай бид энэ загвараа 500 юм антай суур загвар дээр төшөж үзээд ерөнхийдөө бидэд энэ ажиллагааг эхлээд нэг 2-3 жил явчихж байгаа. Тэгээ энэ цаашдаа ингээд яваад тогтоо энэ айтаагийн загвар эдийн засгчдад ерөнхийдөө эдийн засгийн төвд ашигтай байвал ойр хойгоо малчдаар ерөнхийдөө санал болгож байгаа. Тэгэхээр бас онцлог нь бол яг манай суур байгаа мал байгаа газар ойр малчдууд бүгд манайхыг харж байгаа. Зөв. Би бүгдөө тэн уулзаад олон малчтай уулзаад ийм загвар руу шийдвүүлээгээд ярьсан. Ихэнх нь бол мэдээ сайхан юм хийгээд үзчих. Болж ивэл бид оролцъё гэдэг юм байна. Эхлээд та өөрөө игээд үз. Тэгээ харъя. Ерөөсөө зарчим. Ер нь Монгол нийтлэг үний зарчим шүү дээ. Тэр утгаараа явж байгаа. Тэгээд цаашдаа ингээд явбал мэдээж энэ нэг газар зүйн байршилтанд жоохон өөрчлөлт ороод ингээд явах юм бол Монгол улсын цаашдаа тийм юм шийдчих ёстой. Одоо нормал танахаас одоо жишээ нь ингээд тийм 10-аас 12 сартаа тийм том одоо хонь авлаа одоо тийм ээ. Тэгэхэд үний хувьд ямар ах вэ? Яг уу бидэд нөгөө зах зээлд гэтээ тэр тусмаа харьцангуй нөгөө цөөн хэрэглэгч рүү мэдээ нөгөө гарч байгаа тоон цөөхөн учраас цөөн хэрэглэгч рүү очдог учраас бид нар яг үндэ эцсийн хэрэглэгч бий Улаанбаатар хотын эцсийн хэрэглэгч авч хийж байгаа учраас бид нар заавал үйлдвэр аргаар өөрөөр хэлбэл уламж хотондоо гаргадаг гэсэн үйлдвэрлэлд оруулж байгаа дамжлагаа дамжуулж байгаа. Тэгээд Монгол аргаар авдаа савлаад хайрцаглагдсан мал маань шууд айлд очиж байгаа хэрэглэгчтэй. Тэгээд мэдээж гарал үүслийн гэрчлэгээтэй бүхэн тодорхой тийм байна. Тэгингээ өртгөр үзэхээр яг ингээд үйлдвэрийн дамжлагаар оруулаад цөөн тонны малаар бол 1 кг махны өртөг бараг 13,000 төгрөг төгсөж байгаа. Одоо яг нөгөө юу үнэн гэсэн үг шүү дээ. Одоо үйлдвэрийн одоо өртөг үн тий. Тэгээ өнгөрсөн жилүүдэд тэгээд бидэд яг энийг бид нар ашиг гэхээсээ загвар өдрөөр ажиллаж байгаа учраас тэгээд нэг Улаанбаатар хотын хүргэлт гэдэг нэг килограмм нь өнгөрсөн жилүүд бид нэг 15,000-аар зарсан. Зөв. Яг манай харьцангуй цөөн тэгээд яг авсан хэрэглэгчд маань нөгөө нэг авсан хэрэглэгчнүүд дандаа автаа авчдаг учраас цөөхөн дооны хэрэглэгчд цөөнтэйгээр аваад өсч чадах. Одоо зүгээр яг сонирхоод асуухад танаа юу жишээ нь хотод авъя гэвэл заавал захиалж танаа юутэй яг ийм нэрийн дэлгүүр байна уу? Яаж яаж? Уу яг бид нар одоо ингээд 10 сар дөнгөж гаргаад ерөнхийдөө зах зээлд нийлүүлж эхэлнэ. Яг энэ жил манайх нэг 150 орчим 200 орчим бол гар. Зөв. Тийм. Тэгээд манайх одоогор нэрийн дэлгүүр бол байхгүй. Тэгээд яг энэ жилийн хувьд харьцангуй өрсөлдсөн скалыг авч байгаа л тэгээд ерөнхийдөө хэрэглэгч шүү бай. Одоо ч гэсэн дээр нь манай хэрэглэгчд нэлээ асууж байгаа. За хайзаа гарах уу? Гарахаар нь аваа шүү. Яг авсан усууд ерөнхийдөө мэддэг усууд авч авдаг усууд. Дагаад байгаа ч ихэнх тийм усууд аваад байгаа. Тэгэхээр одоо норма нэг одоо сүүлийн үед өөх гэдэг нэг асуудал байна тийм ээ. Өөх ямар болох гэсэн одоо ийм юм. Тэгэхээр нэг хөнгөлгөө гэсэнтэй холбоотой ер нь бол төмсөг байгаа шүү дээ. Төмсөн байгаад бол уур ялгарч байгаа. Тийм. Тэр малд махаж очиж байгаа. Өөх биш.
Тийм учраас ерөнхийдөө манай мах бол өөхнүүд бол харьцангуй бага, тослогын хэмжээ бага. Уургийн хэмжээ өндөр. За өөрийнхөө махны хувьд бол тэр. Нийтлэгийн хувьд бол ерөнхийдөө одоо манай тарган мах чи яг үнийг хэлэхэд бол хавар зуны цаг ерөнхийдөө махан тарга бага авч байгаатай болоод өөхөн тарга нам аваад. Тэгэхээр тарган мах гэхээр нэг нэмгээ өөхтэй тий. Гэхдээ махтай. Тэгээд нэгээс 2 евро 2 3 өөхтэй. Ер нь бол тийм байгаад байгаа шүү дээ. Тэгээд нилээ олон жил болсон туршлагатай мал зүйчд бол та ямар мал малж байгаа вэ гэдгээ юу хоньныхоо хааг те гаргаад харахад л мэдэгддэг юм а гэж хэлжсэн. Тэрний сарагж байгаа. Яг үндэ тарган мах худалдаад авахаар тэрний чинь бараг 27% нь өөх үгүй. Яг үнэ. Тий. Тэгээд яадаг вөхөр харьцангуй Улаанбаатарын залуу гэр бүлүүд бол ер нь өөх идэхгүй байгаа. Тий. Ялгаад баг хайж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр энийг бодох хэрэгтэй. Тэг яг хуу байгаль цаг уур нөхцөлийн бэлчээрээс хамаарал ерөнхийдөө өөрөө 100-ны цагт авч яадаг махан тарга мах мал бага аваад энэ л да. Өөрөө намар тийшээ харьцангуй оройт зүүн болж байгаа зүйл бол намар тийшээ байгаад явгаараад өөхөр хөдлөх биологи хэрэгцээгээр ерөнхийдөө тэгээд мал бол өөхөн тарга авчиж байгаа шүү дээ. Тийм бай. Тэгэхээр ер нь бол тэр бол нэлээ яваа. Цаашдаа мэдээж дахиад би хэлээ бид мах заргах гэж байгаа бол мах болгочоод хүнд өгөхөөс илүүгээр хэрэглэгчээ яг ямар мах авахыг хүсээд байгаа тэмдэглэн зориул бид нар мах бэлтгэх ёстой гэж. Тэгэхээр таны хэлдэг өөрөө өөхвөл бас том асуудал шүү. Харин тийм. Хайгдал. За Норма одоо ингээд түрүү хоёлаа ярьсан шүү дээ ингээд махны үн өсчээж малчтын орлого нэмэгдээ ингээд сайжирнаа гэд ингээд за мэдээж махны үн өсөх юм бол малчд бол мэдээж баяртай дуртай байна. За хин дургу байх вэ гэвэл мэдээж малчтаас авж байгаа хэрэглэгчд дургу байна. Тэгэхээр энэ асуудлыг одоо ер нь яамаар юм бэ? Яг уу мэдээж нэг эрэлт хэрэгцээ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана. Эхний зарчим. Хоёр дахь дээр яг уу мэдээж бодит үнэгч байх хэрэгтэй. Энэхийдээ зах зээл дээр бүтээгдэхүүн гаргаж байгаа бодит үн өөрөө гараад яг тэр нь хэрэглэгчдээр яг үнэн зөвөөр очсон үед бол хүн мэдээж за чи 10 төгрөгөөр бууza гаргацсан зардалтай юм чинь үгүй би заавал 9 төгрөгөөр аваад болохгүй байхгүй. Эсвэл мэдээж яг тэр бодиттой үнэ гараад эхлэхээр яах вэ? Хэрэглэгч яг тэр үндэ захирагдаад зах зээлийн зарчмаараа л явна. Энд чинь тийм биз. Тэгжээж дараагийн илүү олон үйлдвэрлэх дараагийн боломжууд. Яг тэр үндэ махыг салгаж үзмээргүй байгаа. Өөр нь мах бол адилхан л юу шүү дээ үйлдвэрлэл шүү дээ. Гол нь энэ өөрөө бодиттой байх хэвээр хэрэглэгчийн шаардлагыг хангадаг байх хэвээр. Тэгээд нөгөө талаасаа бид нар бас нэг юм зүүн бол мах үнэтэй биш байгаа байхгүй. Мах авж байгаа хүмүүс тэрийг яг өөрсдийнх нь хүсэж байгаа шаардлагыг хангасан стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан ам чимт нь яазан тий яг гарал үүслэн тодорхой мөн үү? Ямар нэгэн эмнийн тарианы хөдөлгөөлөг. Одоо нийтлэг ярьж байгаа надад удаж байгаа баг бүх хүн надад хандж байгаа ихэнх хүмүүс үл яг уу. Гэхдээ одоо мах авахд энд айгаад байна. Антибиотиктэй мах гэх. Антибиотиктэй мах гэн янз янзын тавьдаг гэн. Хаанаас авсан мэдхгүй. Дээрээс нь дамжлага явахад нөгөө махан дээр чинь гიშгч яваад байдаг гэн. Гар хуруугуу зав бохор юмд байгаад байдаг гэн. Би одоо арай чим мэдчмээргүй. Тийм учраас ч одоо арай найдвартын чинь хамаас хамаар гэдэг байгаа чинь шатгаан тийш үү. Тэгэхээр бид нар ерөнхийдөө мах үнэтэй үнгүү гэхээс илүүгээр бодит өртөгтэй болгоод өөрөө л эцсийн хэрэглэгчийн шаардлагыг хангасан стандарт хангасан байх юм бол хунгуудтаа л авна. Тэр тодорхой шүү. За тий. Тэгээд одоо Норма одоо нэг бас нэг асуулт байна. Энэ малчтын одоо хөдөлмөрүүд бол бас хүнд хөдөлмөр. Тийм ээ? Тэгэхээр энэ хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр одоо чиний хэрэгжүүлж байгаа энэ төсөл яг ямар одоо төсөл гээд нэрлэлчлээ л дээ тийм ээ? Энд яг ямар чиглэлээр хөдөлмөрийг хөнгөвчлөх вэ? Яг уу ер нь гэдэг малчтын тоо статистикээр арай өөр тоо ярьдаг. Яг ингээд малчны хотын тохио очихоор нэг 2 хөшний хүүхэдтэй ч гэдэг юм уу те. Харьцангуй бүр чадал муутай. Тэгээ олон малтай байна. Тэгэхээр бид нэр ядчил манайха жишээ нь манай зүүн манамад байгаа газар бол ихэнхдээ нөгөө байгалийн шургаа модуудаар галзуу гашаа хийсэн байдаг. Жишээ нь манайх тэр гашаагаа бол зориултаа өгсөрдөг төмөр гашаагаар сос. За. Барга би ганцаараа бараг гашаагаа сэлгээд ч юм уу. Одоо янз портер дээр ачаа авчдаг ч юм уу. Тийм хэмжээнд шинэ очиж байгаа.
Хоёрт бид нар хөнгөлгөө ихтэй зориултаа бичлэг үзэж байгаа хөнгөлгөө гэж байгаа юм одоо бид нар зориултын хүн хөнгөлөхөд хялбархан байдлаар төхөөрөмжүүд жишээ нь өөрсдөө хийсэн. Гэх мэтчлэн гээ. Дараагийнх нь бол бид нар ерөнхийдөө манай хомбод ерөнхийдөө чифтэй. Эмэгтэй. Гэхдээ эмэг дээр бид нар одоо машинтай байдаг шиг RFID гэдэг нэг угаасаа одоо манай машин энд гисчүүлнэ гэсэн үг биш ээ. Одоо та машинд онцлогоонд ороход машины шуудлалтай нэг QR нэг юм чип юу наачаад байгаа шүү дээ чинь тэр RFID чип гэдэг байгаа тэр өөрөө таны камер руу ороод гарахад таныг уншиж байгаа шүү дээ машины ч уншиж байгаа гэсэн. Тэгээ манай хойно бол тийм чиптэй. Тэгээ яах гэж байгаа вэ гэхээр явандаа ядчихэд би хотныхоо гашааныхаа дээр хэрвээ чип уншигч тавьчих юм бол сенсор тавьчих юм бол яг 300 орлоо 200-ээс гарлаа гэдэг ч юм уу тоолоод байх санаа. Алста бол ерөнхийдөө тэр жин дээр чинь тавилаа гэхэд манай хоног шиг гаргаад энэ хонь тэтэл бай. Тэгэхгүй бол яг одоо өнөөдрийн нөхцөлд хонь тоолоход яг нэлээд хэдүүлээ гашаанд яаж тоолно шүү дээ. Тэрнээс газараа тоолох ямар ч боломжгүй. Хоёрт нь жинлэгийн тулд бүх дөрвөн хөлийн хүлжээж жин дээр тавьж шилжиж байгаа шүү дээ. Гэх мэтлэн энийг хөнгөлөлттэй бид нар энэ дид бүтцээр шийдэд явж байгаа. Өртөг өндөртэй болохоор одоохондоо яг бүрэн хэрэгжүүлж чадахгүй. Дараагийн нэг хувь яг одоо манай төсөл дээр нэлээд сайн хэрэгжиж явж байгаа юм бол энэ хонь хэргэх асуудал байна. Жишээ нь бид нэр сүүлийн 2 жил хоноо цахилгаанаар хэрэгжиж байгаа. Шэр Монгол гэдэг төрийн бас байгууллага ер нь Монголд хонь хэргахын үйлчлэгийг нэвтрүүлээд бас 3-4 жил болж. Манайх сүүлийн 2 жил эдгээртэй хамтарч ажиллаад өнгөрсөн жил жишээ нь манай Шинэ Зеландаас яг тэр нэг сурагч багш нар нэгээд манай дээр хонь хэргасан бас хоноо манайх автомат угаалгын машинаар угаасан. Өөрөө л хөнгөвчлж байгаа. Тэгэл жишээлбэл өдөрт янз янз байгаа. Гэтэ манай дээр өнгөрсөн жилийн хонь хэргасан залуу бол өдөрт ирээд 250 хонь хэрэгжиж байгаа. 8 цагт. Одоо нэг хүн үү? Чи нэг хүн. Ерөөсөө 8 цаг л ажиллаж байгаа. Тэгэл 2 өдөрт 500 байна. Гэтэл 1000 тэгэхээр чи өөрөө хэлбэл 1000 хоныг бол 2 залуу ирээд 2 өдөр нэг хүн бол 4 өдрийн дотор хэрэгжиж байгаа. Одоо өнөөдөр ажлын 8 цагт л ажлын 8 цагт хэрэгжиж байгаа. Өөрөө хэлбэл энгийн гэтэл манай тэр айлууд ихэнх нь 1000 тонтой байгаа. Тэгээ тэр айлууд инженер тэгээд үндсэн өмнөх жилүүдийг харж байхад нэг айс агалтаараа нийлээд бөөн 3-4 өдөр багаар отоход бороо орж 7 хоног 1000 тонны үзэж хэрэгжиж байгаа. Тэг ингээ харьцуулаад үзэхээр яг үүндээ тоо статистикийг харьцуулаад үзэх юм бол цахилгаан хэрэг нь 32 дахин ажлын бүтээмж нэмэгдэж байгаа. Тийм байна. Энэ жил жишээлбэл энэ жил манайх нөгөө нэгэнд ажил хөнгөвчж байгаа энэ жил манайх хийсэн. Тэгээ 2 залуу ирсэн 2 өдөрт 483 хонь хуурах нийлүүлээд 483. Нэг толгой малуул хэрэгч 2 өдөр цахилгаан ажиллах. Тэгэхээр одоо энэ юу ингээд нэвтрлээ гэдэг нь бид нөгөө нүүдлийн мал аж ахуйгаас салчна гэсэн үг биш шүү дээ энэ тийм үү? Өөрөөсөө биш. Хонь тэтгэр тэгээд малчт дээр ийм асуудал байгаа. За хоньыг 2000 төгрөгөөр хэрэгуулна. Ноос ч 1000 төгрөг ширэхгүй байгаа штэ. Илүү заад гэж хараад байгаа. Үгүй. Өнөөдөр халуун зунаар таныг зузаан говцтой явуулаад байвал та алхэр тааламжтай байна. Яг үнэ. Малч нийлэлтийн явуулах тийм ээ. Тэрнтэй адилхан мал стрессгүй амгалан тайван байх тусмал тараглал нь илүү өршимөө. Тэгэхээр 2000 төгрөгөөр хоноо хэрэгүүлж байгаа бол ноосоо байршлаас хамааран 500-аас 1000 төгрөг баг шиг байна. Дээрээс нь нөгөө ноос нөрмшүүлээ бас бадаан бачуудад авчиж шүү. Нэмээд дээрээс нь юу гэхээр бид нар өнгөрсөн жил харсан айлуудаас хэрэгсэн хувийг хэргааг уургаад авахд амьдын жин өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ер нь бол 2000 төгрөг хэрэгүүлж байгаа юм шиг боловч нөгөө талаас хэргааг уурганаас 1 кг илүү байхтал тэр нөгөөгийг зөвхөн шүү дээ. Нөхөн тэр талаас харахаар ер нь бол дээрээс нь манайх нөгөө жилдээ борлуулж байгаа холбогдуулаад манайх ерөөхдөө туулга угаалга хоёр юм асаач. Манайх нөгөө жилдээ борлуулж байгаа вакцинд гэсэн. Ер нь бол дэлхийн нийт вакциндаас айлгаад алхах зад дотор гадар шимэгчээсээ салахыг хүсэж байгаа. Ерөөсөө л тийм дотор энэ дуулга нь гадна талын угаалга гэж. Энийг тогтмол хугацаанд мал эмнэлгийн үйлчлэгээ үзүүлээд байх юм бол хойно ирүүл байх магадлал өндөр. Тэгэхээр одоо юу гэдгийг вакцин хийнгээд нөгөө махруу ямар нэгэн юм одоо хийх гэнэ шүү дээ ер нь. Тийм ер нь дамаа манайх бол нөгөө
хургаа намартан зарж байгаа тоолууд бол манай хургаа бол вакцинд бол. Оо зөв. За ёстой өнөөдөр хоёулаа нарва маш их гоё яриа боллоо. Одоо би ч бас нэлээд яриулын асууя гэсэн юмнуудаа нэлээд асуугаад ярьчлаа гэж бодож байна. За тэгээд одоо миний урилгыг хүлээж авсан Нарвадаа маш их баярлалаа. Ажилд нь амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээ өөр нэмж ярих юу вэ Нарва? За баярлалаа. Тэгээд та элекшн надтай ярилцах цаг гаргасанд баярлалаа. Тэгээд яг хамгийн гол нь малчтад би эцсийн дэнд юу гэж хэлэх вэ гэхээр мал бол хөрөнгө. Хөрөнгийг удирдах нь малчтаа өөрийн чинь л юм. Эцсийн өмшигч малч нь та. Тэгэхээр малаа үдийн засгийн үед ашигтай байх уу? Илүү үр ашигтай байх уу? Илүү хөдөлмөрийн өнгөчгүүдийг шийдвэр малчтаа өөрөө л гаргана. Тийм учраас малаа хамгийн эдийн засгийн үед хамгийн үр ашигтай малахын тулд хамгийн сайн туршлагуудыг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. За маш их баярлалаа Нарва. За